За 2023-аас 2025 онд өсвөр насны хүүхдэд холбогдуулан 2753 хэрэгт мөрдөн байцаалт явуулахад 3660 хүүхэд холбогджээ. Үүнээс 1390 хэрэгт яллах дүгнэлт үлдэж 1218 хэргийг хэрэгсэх болгосон байна. За жилээр нь авч үзвэл 2023 онд 908, 2024 онд 944, 2025 онд 901 хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ. Энэ нь хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь буурахгүй тогтмол давтамжтай байгааг харуулж байна. За мөн насны 14-өөс 16 насны 1886, 16-аас 18 насны 1774 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон гэсэн статистик байгаа юм. За хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь буурахгүй байгааг энэхүү тоо мэдээлэл харууллаа. Тэгвэл хүүхдүүд ихэвчлэн бусдын бит халдах, хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг үлдэж байна. За мөн хүүхдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж хорж шийтгснээр гэмт хэргийн тоо буурахгүй гэдгийг албаныхан онцлолоо. Хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх шалтгааны 90% нь ядуурл, гэр бүлийн тааг, уур амьсгал, үеийнгийн нөлөөтэй холбоотой байдаг гэх судалгаа байна. 2025 онд цагдаагийн байгууллагад 45,000 гэмт хэрэг бүтгэгдснээс 6.6%-ийг хүүхэд холбогдсон гэмт хэрэг эзэлж байна. Жилд 220 орчим хүүхэд шүүхээс ял авдаг. Хүүхдүүдийн 50 орчим хувьд нь хорих ял оногдуулснаас мөн 50 орчим хувь нь биечлэн ял айдалдаг байна. Хүүхдийг гэмт хэрэг зөрчил үйлдэлээ гэд мэдээж эрүүгийн хуулийн заасан насан туршийн тохиолдолд эрүүгийн хариуцлага ярих нь зөв. Гэхдээ дан ганц эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр энэ өсвөр насны хүүхдүүдийн дунд үйлдэж байгаа гэмт хэрэг шууд буурах уу гэвэл энэ өнөөдөр хамгийн чухал асуудал болцоод байгаа юм. Илүүтэй хүүхдийг хорих, шийтгэх ийм бодлого бас байсаар л байна. Уг нь бол 2015 оны эрүүгийн хуулинд энэ 8 дугаар бүлгийг оруулснараа өмнөх хуулийн үйлчлэлийн үеэс бол харьцангуй дээрдсэн. Гэхдээ хүүхдийн иргэн дагнсан шүүхтэй болж байгаа учраас энэ бодлогыг өшөө зөөлрүүлэх, өшөө уян хатан болгох, хүүхдийн онцлог тохируулах ийм зайлшгүй шаардлагатай байгаа. Германд өсвөр үеийн эрүүгийн эрх зүйн хүмүүжлийн зорилготой байдаг юм а. Энэ хүрээнд гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд хүмүүжлийн нөлөө үзүүлж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлдэг. Шийдвэрлүүдийг мөн уян хатан байдлаар хэрэглэж тухайн өсвөр насны хүүхдийн хувь хүний хөгжилд тохируулан сонгодог юм а. Харин Монгол улсад өсвөр үеийн эрүүгийн эрх зүйн одоогоор шийтгэл төвтэй байна. Хүмүүжлийн арга барил харьцангуй сул, шийтгэх элемент давмгаалж байна. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаамаа. Мөн хүүхэд хэрэгт холбогдоход цагдаагийн байгууллагаас хүүхдийн байгууллагад мэдэгддэг байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа удаан байгаагаас хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол олон байна гэлээ. За мөн хохирогч хүүхдийн ялангуяа тэр дундаа эрүүгийн эргийн 12-5 гэдэг юм те билүүчрүүлэн хохирогч хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс удаашрснаас болоод хүүхдээс давтам мэдүүлгийг авах. За ингэснээр хүүхдэд сэтгэл зүйн гэмт хоорыг бий болгохчлаа ийм тулгымцсан асуудлууд бол бий болж байгаа. Олон улсад хүүхдийн дагнсан шүүх 100 гаруй жилийн өмнө байгуулагдсан. Мөн дагнсан эрх зүй орчинч байгаа юм а. Харин манайд хуулийн нэг бүлэгт хэдэн заалт тусгаснаас хэтрэхгүй хүүхдийг насанд хүрсэн хүний нэг адил авч үзэж байна гэж шүмжилж байна. Түүнчлэн хүүхэд гэр бүлийн дагнсан шүүх 2026 оны 1-р сараас үйл ажиллагаа явуулж эхлэх байсан ч процессын хууль батлагдаагүй байгаа нь энэ ажил саатах шалтгаан болжээ.